Та шүдийг эрүүл байх боломжтой эрхтэн гэдэгтээ санал нийлэх үү? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шүд цоорох өвчнийг олон шалтгаанд халдварт өвчний ангилалд оруулсан байдаг. Шүд цоорох өвчин түүний хүндрлийн улмаас шүдний бүрэн бүтэн байдал алдагдаж, шүдний гоо зүй, хоол боловсруулах замын эргэтэн тогтолцоо цаашлаад ерөнхий бие ноцтой хохирол учруулсаар байна. За шүдийг эрүүл байлгах хамгийн энгийн үр дүнтэй арга бол шүдийг тогтмол цаг хугацаанд зөв арга техникээр угаах юм а. Томчууд бид өөрсдөө үр хүүхдтэй үлгэрлэн өдөр тутамдаа шүдээ угааж хэвснээр та хүүхдийнхаа эрүүл мэндэд ирээдүйн боловсролт нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас гэр бүлэрээ шүдээ угааж хэвших нь чухал юм а. 3 гал нэгдсэн эмнэлэг нь нүүр амны бүхэл төрлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд нарийн мэрэгжлийн эмч нар хийж гүйцэтгэдэг бөгөөд бид тусламж үйлчилгээг үзүүлж буй үйлчлүүлэгч тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйг ихээхэн анхаарч шүд угаах арга техникт суралцуулж байна. Та хүүхдээ туслан хөдөө амралтаар явуулах гэж байгаа бол 3 гал нэгдсэн эмнэлгийн хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаарай. Баярлалаа.